Алматай хотын нэгэн дүүргийн анхан шатны шүүхэд шууганд иргэн шүүх орол эхэллээ. Шүүгдэгчдийн санал дээр 22 хүн сууж байгаа бөгөөд тэдний дунд сэтгцэн эрүүл мэндийн төвийн таслын эрхлэгч нар, өмнө нь хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан ажилтнууд, нотариачид, риэлторууд болон давтан гэмт хэрэгтнүүд эгнэн сууж шүүх орол оролцжээ. Энэ гэмт хэргийн бүлэглэл нь хувьдаа үл хөдлөх хөрөнгөтэйч хамаатан садангүй, ганцаараа амьдардаг, архины хамааралтай, сэтгцэн эмгэгтэй хүмүүсийг онлон хэрэгээ үлддэг байжээ. Заримыг нь эмнэлгээс хулгайж тусгай газар хойж орон сууцыг нь бусдын нэрээр шилжүүлэн зарж борлуулдаг байсан. Зарим хохирогчийн амь насыг хороосон нь хүртэл тогтоогдсон. Энэхүү аимшиг хэргийг үйлцэн этгээдүүд нь бараг бүгдээрээ дээд боловсралтай өндөр албан тушаалгачдаг эмч нар, хуучин цагдаа нар, риэлторууд байсан гэж бодож. Яагаад ийм хэрэг үйлдэх болов? Тэднийг юу ингэж хамтран гэмт хэрэг үйлдэхэд хүргэв? Хүний санаанд оромгүй, хүний ёсноос гадуур энэ хэргийг өнөөдөр маш дэлгэрэнгүй ярихаар бэлтгээд байна. Бол Каблуковагийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн шүүх орол байсан юм. За энэхүү гэмт хэргийг илрүүлэхэд Жанна Шишмухановыг удирдсан мөрдөл шалгах баг хэргийн явцад үнэхээр их ажил хийж гүйцэтгсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тусдаа нэлээд олон багууд гарч хэд хэдэн чиглэлээр мөрдөл шалгалт хийгдсэн бөгөөд үүнд 2 хүн амны хэрэгч мөн багтж байсан. Нэгэн өндөр настай эмэгтэй, нөгөө нь Каблуковагийн сэтгцэн эмнэлгийн өвчтөнтэй холбоотой 2 гэмт хэрэг юм. Цэм дурдхай зохион байгуулалттай гэмт бүлэгт оролцож гэмт хэрэг үйлдсэн гэдгээ болон хүний амийг шунхай сэтлэр хөнөөсөн тухай энэхүү үйлдэлээ эхэндээ тухайн заллагдагчдаас хинэн ч хүлээн зөвшөөрөөгүй хүлээгээгүй тул шүүх хурлын процесс хэрэг тус бүр дээр үргэлжилж нэлээд цаг хугацаа орсон байдаг. 37 өөр хавтас хэрэгээс бүрдсэн энэ эрүүгийн хэрэг 2022 оноос хойш шалгагдаж ирсэн. Хэргийн хохирогчд нь ихэнх нь ганцаараа амьдардаг, нас барсан болон амьд байгаа боловч сэтгцийн асуудалтай, бие даан шийдвэр гаргах чадамжгүй, сэтгцэн эмнэлгийн өвчтнүүдийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нийт төрлийн заллингийн сэтэлтэй гэмт хэрэгүүд байсан юм. За зохион байгуулалттай бүлгийн гишүүд нь сэтгцэн эмнэлгээс өвчтнүүдийг хулгайлж, зарим тохиолдолд амь насанд нь хүрсэн тохиолдлууд ч батлагдсан. Хүмүүсийн хувийн мэдээлэл бүр илүү аимшигтай нь тэдний бичиг баримт орон сууцны түлхүүр хүртэл сэтгцэн эмнэлгийн ажилтнуудаас тухайлбал тасгийн эрхлэгч Айжан Жусупгалиева, Майра Уразаева нараас хүртэл дамжуулагдаж гэмт хэрэгнүүдийн гарт очдог байсан. Эдгээр тасгийн эрхлэгчид болон энэ бүлэгт оролцож байсан бусад эмнэлгийн ажилтнууд нь өвчтнүүдийг хулгайлах ажлыг зохион байгуулахад тусалж сэтгцэд нөлөөлөх эмүүдээр хангадаг байсан бөгөөд эдгээр эмийн нөлөөнд олон жилээр хүмүүсийг дунд туулж барьж байсан тохиолдлууд ч байгаа. За гэр бүлгүй өвчтнүүдийг эмнэлгээс гаргах өдөр Ира ихчгээд Гапарова ирж авдаг байсан. Эмнэлгийн ажилтнууд ч гэсэн мөн түүнтэй харилцаа холбоотой байсан гэсэн. Шүүхэд уг эрүүгийн хэргийг хилцэж эхэлсэн талаар Казакийн хэвлэл мэдээлэлээр гэр бүлийн болон үе залгамжлалын эрх зүйн чиглэлээр мэргэжсэн хуульч Ренат Кадировын хамгийн анх нийгмийн сүлжээн дээрээ нийтлэл бичснээр бол олон түмний анхааралд орж ирсэн байдаг. Тэрээр бичгтээ маш сайн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл бараг 10 жилийн турш системтэйгээр сэтгцэн өвчтөй хүмүүсийг хулгайлж тэдний эрх чөлөө болон эд хөрөнгийг нь булан авсан байна хэмээн мэдээлсэн байдаг. Хохирогчдыг хуурч мэхлэх болон итгэлийг нь уруулан ашиглах замаар тэд их хэмжээний хохирлыг хохирогчдод учруулж хэрэгээ үйлдсэн байна. Гэмт бүлэглэл нь сэтгцэн өвчтөй хулгайлагдсан хүмүүсийн эд хөрөнгийг хууль бус байдлаар үл хөдлөх хөрөнгийг дамжуулан бүртгэдэг байсан. Хохирогчдыг эмнэлгээс гаргаж тусгай байршилд хорих явцдаа энэ бүртгэлээ хийж жин там болгодог. Сэтгцэн эмгэгтэй хүмүүсийг хүүхэлтэй мэд ашиглан гэмт хэрэгээ олон жилийн турш үйлддэг байсан байна. Тэднийг зөвхөн эрх чөлөө болон эд хөрөнгөөс нь салгаад зогсохгүй, дээрлэхэж, доромжилж, маш хүнд хэцүү нөхцөлд байлган хорж цагдаж аажмаар бүр амь насанд нь хүрч байсан. Бүх гэмт үйлдэлүүдэд хууль ёсны болгохын тулд энэхүү зохион байгуулалттай бүлэглэл нь өөрийн нотариатчдаар дамжуулан баримт бичгээ бэлтгэж баталгаажуулдаг байсан. За тийм учраас энэ шүүх хуралд мэдээж нотариатчид бас оролцож байсан гэсэн. Зохион байгуулалттай бүлэглэл нь хохирогчдын өмчийг хуурамч хүмүүсийн бичиг баримт ашиглан бүртгүүлж, ингэснээр ул мөрөө баллаж гэмт үйлдэлээ хууль ёсны мэд болгож харагдуулдаг байсан. За ингэж хуурамч хүмүүсийн бичиг баримтыг үсгэн түүн дээрээ энэ үл хөдлөх хөрөнгийг бүртгэж авснаар бидэнд авснаар үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн хяналтандаа байлгаж эзэмших боломж олгож байсан бөгөөд энэ нь олох хууль хяналтын байгууллагын анхаарлыг татахгүй байхад ихээхэн чухал нөлөөтэй байсан. Тэгээд энэхүү зохион байгуулалттай бүлэглэлийн бүх оролцогчид нь тодорхой үүрэг хуваарлалтай байсан. Одоо би схем гаргаад
Энэ хүмүүсийн яг ямар үүрэгтэйгээр ямар оролцоотойгоор энэхүү гэмт хэрэгээ үйлдэхдээ оролцож байсан бэ гэдгийг одоо дэлгэрэнгүй тайлбарлаад өгье. Энэхүү зохион байгуулалттай бүлэглэлд оролцож байгаа эмч нар өөрсдийн мэрэгжлийн мэдлэг болон өвчтнүүдтэй ойр байдаг боломжоо ашиглан тэднийг хулгайлахад оролцож, натраачд нь хууль зүйн хамгаалалт хийж баримт бичгийг нь хууль ёсны мэд харагдуулж, харин давтан гэмт хэрэгтнүүд болон хуучин цагдаагийн ажилтнууд нь гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэж, хохирогчдыг биечлэн барьж хорж, гэрчүүдийг зайлуулахын ажлуудыг бол хийдэг байсан. За тэгээд эхлээд эмч нараас эхлээд яриад өгчий. Энэхүү эрүүгийн хэрэг дээр 2022 оны 11-р сард хамгийн анх хэрэг үүсгэсэн байдаг. Мөрдөн шалгалтын үр дүнд 37 хавдас хэрэг үүсгэсэн бөгөөд ихэнх нь Алмата хотодын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар булан авахтай холбоотой залилангийн үйлдэлүүдийг тайлбарласан юм хавдаст хэрэгүүд байсан. Таны хүмүүсийн дунд бол нэрлэж заншсанаар Каблукогийн сэтгцэн имлэг гэж нэрлэгддэг энэ имлэгийн ажилтнууд нь тус бүлэглэлийн гишүүдэд гэмт хэрэгээ үйлдэх боломжтой, дээр дурдсанчлан хамаатан садангүй, ганцаараа амьдардаг, сэтгцийн асуудалтай, бие даан шийдвэр гаргах боломжгүй боловч өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй иймэрхүү бай болж болох хүмүүсийг зааж өгч тусалдаг байсан. Казахстаны нэгэн сэтгүүлч Алмата хотод байрлах энэхүү сэтгцэн эрүүл мэндийн төв дээр бол явж ирсэн байна. Гэмт хэрэг хэвлэл мэдээлэлээр гарч ирсний дараагаар явж очиход хүний нөөцийн хилтэст байсан ажилтнууд нь бол тэдгээр ажилтнууд ажлаас гарсны дараа ажиллаж эхэлсэн учраас тодорхой мэдэхгүй байна гэдэг хариулт өгчээсэн бол хаан сэтгцэн эрүүл мэндийн төвийн дарга нь бол бүх асуултаа тодорхой вебсайтаар дамжуулан бичгээр эргүүлвэл хариулна гэдэг ийм хариултуудыг бол өгч ирсэн юм байлээ. Яг энэ үед бол энэ сэтгүүлч нэг хүнийг олж ярилцлага авч чадсан бөгөөд тухайн хүн нь ярихдаа 2 жилийн өмнө ажлын байран дээр эрэгтэй тасгийн эрхлэгчид эхлээд ажилдаа ирэхэд болцсон байсан. Тэгээд яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бол гэдэг яриа ажил дээр гарсны дараа удирдлага ихэндээ тэднийг илж амралтаа авчихсан байгаа гэж хэлж исэн боловч цаг хугацаа өнгөрч эмнэлэг дунд цуу яриа гарч эхэлсэн. Бөгөөд тэрний дараагаас эхлэн тухайн сэтгцэн эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг бол байцаалтанд дуудаж эхэлсэн. Тэгээ анх бол ингэж энэ хэргийн талаар мэдсэн гэж ярьсан байдаг. За энэ хэрэгт оролцсон сэтгцэн эмнэлгийн өвчтнүүдийн тухай мэдээллийг дамжуулсан 2 хүний нэг гэж яригадаад байгаа. Тухайн сэтгцэн эрүүл мэндийн төвийн 1-р тасгийн эрхлэгч Айжан Жусупгалиева бол 20 жилийн туршлагатай нэр хүндтэй өндөр мэргэжсэн сэтгцэн эмч байсан. Түүнийг зөвхөн өвчнүүд төдийгүй эмнэлгийн удирдлагч гэсэн маш их хүндэлдэг байсан бөгөөд олон ажилтнууд өөрийн танил хүмүүсээ түүн рүү явуулж үзүүлэхийг зөвлөдөг байсан. За тэр Айжан гэдэг хүн маань ч гэсэн эмч маань ч гэсэн бусдад туслахаасаа нэг их татгалздаггүй тийм төрлийн хүн байсан. Олон төрлийн эрүүл мэндийн судалгаа шинжилгээний талаар олон тооны пейпер хэвлүүлсэн ийм хүн байсан. Энэ хэрэгт оролцсон гэж тогтоогдсон 2 дахь хүн бол тухайн сэтгцэн эрүүл мэндийн төвийн 3-р тасгийн эрхлэгч Майра Уразаева гэдэг хүн байсан. За тэрээр зөвлөх зэрэглэлийн эмч байсан бөгөөд сэтгэц мэдрэлийн эмч мэргэжилтэй 20 гаруй жилийн ариун туршлагатай. Тэрээр 2022 онд Казахстаны эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар бол тодорч исэн юм хүн байдаг. За энэхүү шагналыг бол хэвчлэн олон жил эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, онцлогоо болон эмчилгээний өвмөц арга боловсруулсан, нэвтрүүлсэн, эрүүл мэндийн системийг сайжруулахад идэвхтэйгээр оролцож, анагаахын шинжилгээ ухаан, боловсрал, инновацийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ийм ажилтнуудад олгодог ийм шагнал байдаг. Тэгэхээр энэ шагналыг авч ирсэн юм хүн байдаг. За тэрээр бол эрэгтэйчүүдийн амиа хурлтын хэлбэр, амиа хурлтоо сэргийлэх, тусламж үзүүлэх арга зүй сэдвээр магистрийн ажиллаа хамгаалсан байдаг бөгөөд хэрэг болдог тэр цаг үед бол докторантурт суралцж байсан гэдэг ийм мэдээлэл бол байдаг. Энэ хүн маань мөн олон хүүхэдтэй ээж байсан. Энэхүү зохион байгуулалттай бүлэглэлийн гол удирдагч бол Гапарова гэж эмэгтэй байгаа. Хүн бол хэргийн бүх яллагдагчтай танил байсан. Хүнд Узбекистаны иргэн Аширали Балтабаев тусалж гэмт хэргийг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгсэн хүн гэж шүүхээс бол тодорхойлсон байдаг. Гапарова бол албан ёсоор Казахстан улсад өмнө нь ял шийтгэл авч байгаагүй гэж бүртгэгдсэн боловч түүний нэртэй холбогдуулан архины хамааралтай ганц бие эрчүүд болох хэд хэдэн хүний алга болсон гэмт хэрэгтэй холбоотой гэж бол үздэг. Яагаад гэхээр энэ хэрэг бүртгэлээ явцад тэдгээр хохирогчдын нэрээр гэмт этгээдүүд түр хугацаанд дээрх булааж авсан уран сууцнуудаа бүртгүүлдэг байсан нь бол тогтоогдсон байна.
3 дахь зохион байгуулагч удирдагч гэж шүүхээс тодорхойлсон хүн бол Аялхан Сатаев гэж хүн байгаа. За энэ бол хуучин хууль хяналтын байгууллагад ажиллаж исэн ийм хүн байгаа. Тэр өөрийн их сурвалжуудаараа дамжуулан нас барсан болон ганц бие хүмүүсийн хоосон орон сууцны талаарх мэдээллийг бол олж авдаг байсан гэдгээ шүүхтэр бол ярьсан. Шүүхтэр тэр нэгэн орцонд олдсон төлбөрийн баримтаар үйл хөдлөх хөрөнгийг хуурамч өмчлөгчдийн нэрээр бүртгэж дараа нь архив, улсын бүртгэлийн газар, хуулийн байгууллагын хафны бүх шаардлагатай тамга тэмдэг бүхий хуурамч баримт бичиг үүсгэн зарж байсан тухайгаа бол шүүхтэр ярьсан байдаг. Энэ гэмт хэрэг дээр маш их дурддах нэг хүн бол Ира Игч гэж хүн байгаа. Хүн бол болон түүний тослогууд нь өвчтнүүдийг сэтгцэн эмнэлгээс гаргаад туслангийн байшин руу зөөж аваач хүүрэг гүйцэтгэдэг. За тэнд тэднийг Татьяна Гүрүүшина гэдэг эмэгтэй харуулж хоол ундыг бол өгдөг байсан. Шүүхтэр энэ Татьяна Гүрүүшина гэдэг эмэгтэй маш сул дорой бүр өрөвдөлтэй харагдаж байсан бөгөөд тэрээр ярихдаа би Капаровагаа санхүүгийн хувьд бүрэн хараат байдал байсан тул бүх тушаалыг нь биелүүлдэг байсан гэж бол мэдүүлсэн. Өмнө ярьсанчлан 3 дугаар засгийн эрхлэгч Майра Уразаевгийн нөхөр Тахир Уразаев бол Капаровагийн жолооч болон туслахын үүрэг гүйцэтгэн оролцдог байсан. За тэрээр шүүхтэр хохирогчдыг ямар нөхцөл байдалд байлгаж байсан талаар ирсэн бөгөөд тэднийг туслангийн байшинд аваачсныхаа дараа байнга шалан дээр гуцсан дээр хэвдүүлж толгой хүртэл нь хөндлөөр бүтээсэн байдалтайгаар байлгадаг байсан гэж ярьсан. Дээр дурдсанчлан энэ гэмт хэрэгт бол тухайн Каблуковын сэтгцэн эмнэлгийн 2 эмч холбогдсон. За түүнээс гадна дахиад нэг сэтгцэн эмч бол энэ хэрэгтэй холбогдож бас шалгагдсан байдаг. За тэр хүн бол Алмата хотын хүн сэргээх эмчилгээ сэтгэл заслын төвийн эрэгтэй засгийн хуучин эрхлэгч Газиза Ишмуратова гэдэг хүн байгаа. Хэрэгт холбогдоод байгаа тухайн Каблуковын сэтгцэн эмнэлгийн засгийн эрхлэгчид бол энэхүү зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн толгойлогч удирдагч гэж яригадаад байгаа Ирина Капароватай олон жил танил байсан бөгөөд өвчтнүүд болон тэдний өмч хөрөнгийн талаарх мэдээллийг Капаровад өгдөг байсан гэж бол шүүхтэр үзсэн. За түүнээс гадна тухайн өвчтнүүд маань одоо сэтгцэн эмнэлэгт хэвдэх үед тухайн хүний бичиг баримт, түлхүүр, эд хөрөнгийг нь бол тусгай сейфэнд хадгалдаг юм байна л да. Тэгэхээр тэдгээр мэдээллийг нь мөн гэмт бүлэглэлд дамжуулсан байх магадaltaй гэж бол шүүхтэр үзсэн. Гэмт хэргийн явцад бас нэг дурддагсан хүн бол тухайн сэтгцэн эрүүл мэндийн төвийн захирал Сафар Рахменшеев гэдэг хүн байгаа. За Сафар Рахменшеев гэдэг хүн байна. 2018 оноос тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Тэрээр шүүхтэр мэдүүлэг өгөхдөө бол байгууллагын дотор яг юу болж байгааг тэр огт мэддэггүй байсан. Яагаад одоо өвчтнүүд нь хулгайлагдсан талаар бол би мэдэхгүй гэж бол хариулсан. Тэрээр ярихдаа манад 360 орчим ортой. Тэгээд би орж ирсэн бүх өвчтнүүдийг нэр төсөөр нь таних ямарч боломжгүй байдаг. Яагаад гэвэл манад байнга одоо өвчтнүүд солигдож 100-аараа ирж ингэж хэвддэг байсан гэж ярьсан байдаг. Бас нэг нэлээд анхаарал татсан хүн бол тухайн сэтгцэн эмнэлгийн ахлах сувилагч байгаа. За ахлах сувилагч нь бол Айгул Оспанбекова гэж хүн байгаа бөгөөд 2001 оноос хойш тухайн хэрэгт холбогдсон эмч болох Жусуп Галиевагийн удирдлаганд ажиллаж исэн бөгөөд шүүхтэр тэр бараг бүх асуултанд санахгүй байна гэж хариулсан байдаг. Гэхдээ энэ эмэгтэй мөрдөн байцаалтын үед өөрийн дарга нь буюу Айжан Жусуп Галиева нь өвчтнүүдийн сейфнээс иргэний үнэмлэх орон сууцны төлхөөр авдаг байсан гэж мэдүүлж ирсэн боловч яг шүүх хурлын үеэр болохоор энэ хариултаасаа ботсон бөгөөд тухайн үед намайг мөрдөн байцаагч дарамтлсан гэж бол ярьсан байдаг. Яагаад энэ хэрэгт энэ ахлах сувилагчийг хамаатуулан одоо шалгах болсон бэ гэхээр тухайн одоо ахлах сувилагчийн өрөөнд нь байрлах сейфэнд өвчтнүүдийн бүх баримт бичиг хувийн эдзүйл хадгалагддаг байсан. За тэгээд тусгай бүртгэлд одоо тухайн хүний ийм эдзүйлэнд хадгалагдаж байна гэдгийг бол бүртгэдэг байсан. Сейфний төлхөөрийг ахлах сувилагч ихэвчлэн ажлын ширээнийхээ шургуулганд хадгалдаг байсан. Харин өрөөнийхөө төлхөөрийг ординаторынхаа өрөөнд үлдээдэг байсан бөгөөд 2023 оны 8 дугаар сар хүртэл ингэжээ. Дараа нь тасгийнхаа эрхлэгчийн өрөөнд бол хадгалдаг болсон. Эдгээр төлхөөр хаана байгааг бараг эмнэлгийн бүх ажилчид мэддэг байсан гэж бол тэрээр шүүх хуралдаар ярьсан байдаг. За албан үүргийн дагуу бол Айгул Оспанбекова өвчтнүүдийн хувийн эд зүйл баримт бичгийг зөвхөн өөрсдөд нь эсвэл хар гэрийнхэнд нь гарын үсгтэйгээр өгөх ёстой байсан. Мөрдөн байцаалтын явцад тэрээр ярихдаа Жусуп Галиева өвчтнүүдийн иргэний үнэлгээг авдаг байсан ч ямар зорилгоор гэдгээ хэлдэггүй байсан гэж бол мэдүүлсэн. Харин орон сууцны төлхөөр авсан эсэхийг бол би санахгүй байна хэмээн мэдүүлсэн байдаг.
За оролцогчдын тухай товч ярьлаа. Тэгэхээр цаашдаа яг гэмт үйлдэлүүд хэрхэн үйлдэгддэг байсан талаар дэлгэрэнгүй явахаар бас шинээр нэрнүүд дурддах болно. Тэгэхээр эдгээр хүмүүс нь бас энэ зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд оролцож гэмт хэрэг үлдэж байсан гэсэн үг юм аа. За тэгэхээр энэ гэмт хэрэг хамгийн анх ер нь яаж хууль шүүхийн байгууллагын анхааралд орж ирсэн бэ гэхээр Алматад болохоор Оросоос нэг эмээ ирээд тухайн эмнэлэгт хэвтэж байгаад дараа нь насварсан байна. Тэгэхээр тухайн насварсан хүний ойрын төрөл болох нэг хүн үе залгамжлагч хүн нь ирээд байр авах гэсэн боловч орон сууц нь огт танихгүй хүндээ нэр дээр бүтгэгдээ зогсохгүй аль хэдийн зарагдсан байсан. Түүнээс үүдэн хэргийн хавц анх шалгагдаж эхэлсэн байдаг. За энэ хэрэг дээр хоёр хүн амны хэрэг багтж байгаа гэж өмнө ярьсан. За эхний нэг хэргийг нь ярив. Энэ хэрэгт бол тухайн зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч удирдагч гэж яригадаад байгаа Ирина Габарова гэдэг хүн бол өөрийн ойрын хүний орон сууцыг булаан авсан нь бол тогтоогдсон ийм үйл явдал. За энд яг юу болсон бэ гэдэг тухай дэлгэрэнгүй ярив. Энэ түүхийг бол тухайн хохирогчийн ач охин Элеонора Долгова гэдэг эмэгтэй ярьсан. За түүний эмээг нь бол Эмилия Кондратьевна гэдэг байсан. За Эмилия Кондратьевна 2020 оны 12 дугаар сард нас барсан бөгөөд мөрдөн байцаалтын үеэр түүнийг боомлж хөнөөсөн болох нь тогтоогдсон. За тэр үед охин 17 настай байсан бөгөөд эцэг эх нь аль хэдийн нас барсан тул бүтэн хүнчин буюу Эмилия Кондратьевна гэд эмээгийнхаа цорын ганц өв залгамжлагч нь байсан. Гэвч түүний үеэлэгч Ирина Габарова уг эрүүгийн хэргийн гол сэжигтэн болох энэхүү эмэгтэй нь эмээ нас барахаас өмнөхөн бүх өмчөө зээ охиндоо биш өөрт нь гэрээслэл бичиж үлдээсэн хэмээн мэдгдсэн байдаг. Охин ярихдаа бол Ирина Габарова бол миний үеэлэгч, би түүнийг багадаа харж байсан. Тэр эмээтэй маань баяр ёслуудын үеэр ирж уулздаг байсан. Төрсөн өдөр ойн баяр гэх мэт өдрүүдээр бол ирдэг байсан. Гэхдээ маш ховор ирдэг байсан. Нэг удаа түүний ирсний дараа эмээгийн бүх хуримтлал алга болчихсон байсан. 5 эсвэл 6,000 евро байсан бахаа гэж ярьсан. Тэр үед охин жоохон хүүхэд байсан. Тэгээд энэ явдлын дараа тэр удаан дахиж ерөөсөө эмээтэй нь уулзахаар ирээгүй бараг 7 жилийн турш ор сүргүй алга болсон. Тэр Ирина Габарова эмээтэй огт холбоо бариагүй, би ч Габаровагийн талаар юу ч сонсоогүй байсан. Дараа нь 2020 оны намар би маш их ажилтай байсан тул эмээ дээрээ эрдийн хөрөө очиж чадахгүй болсон. Ингээд байж байтал 10 дугаар сарын ихээр эмээгийн найз Анна над руу залгаж эмээ чинь хүнд өвдсөн гэж бол ярьсан байдаг. Гэхдээ тэр үед энэ охин маш их гайхсан байна л да. Яагаад гэхээр энэ түүний эмээ Эмилия Кондратьевна 83 настай ч гэсэн өдөр болгон зах руу явж маш идэвхтэй амьдралын хэв маягтай ямар нэг хүнд өвчин хуучгүй байсан. Харин охин байхгүй үед Габарова байнга ирдэг болсон байсан гэдгийг бол охин сүүлд нь мэдсэн. Түүнээс гадна яг энэ хугацаанд Габарова өөрийн танил нэгэн эмэгтэйг энэ эмээгийнх нь гэрт нь түрээслэн бас суулгадаг болчихсон байсан. Тэгээд удахгүй очиод үзсэн чинь эмээ нь бол хэвтэрт орсон байсан. Миний ярьснаар би түүнийг ийм байдалтай байхад нь хармагцаа түргэн тусламж дуудсан. Тэгтэл Габароваг шууд гүйж ирээд эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Гэрт нь аль хэдийн түүний танил эмэгтэй амьдарч ирсэн. Тэгээд Ирина Габарова өөрөө эмээг нь асарна хэмээн зүтгэж байсан. Түүнээс гадна тэр үед Ирина эмээгийн бүх баримт бичгийг өөртөө авчихсан байсан нь надад маш их зэгтэй санагдаж байсан. Гэхдээ би юу ч хийж чадаагүй болохоор тухайн үед бол Ирина Габаровад юм хэлж чадаагүй гэж охин бол ярьсан. Нар нь бол эмээг нь үзээд түнд эм бичиж өгсөн бөгөөд охин нь бол өдөр бүр эмээ дээрээ очиж цаг тухайд нэмээ ууж байгаа эсгийг нь шалгаж туслыг нь бол хийлэгдэг байсан юм байлээ. Охин ярихдаа би өөрийн өөр нэг танил нааг зэгчийг гуйгаад тусал хийлгүүлдэг байсан. Бид өдөр бүр ирдэг байсан бөгөөд 12 дугаар сар гэхэд эмээдээ ирдэж ярьж эхэлсэн. За дотор мухаар нь зогссон. Гэхдээ гэрт үргэлж Габаровагийн танил гэх эмэгтэй нь бол амьдарч байсан гэж ярьсан. Энэ үед бол энэ Элеонорагийн өөр нэг эмээ нь 2 гараа хугалснаар охин энэ Эмилия Кондратьевна эмээдээ байнга туслах боломжгүй болж өдөр бүр ирэхээ болоод хаяа ингээд 7 хоногт нэг удаа 2 удаа гэх мэтээр ирдэг болсон байсан. Охин ярихдаа би боломжтой гарвал очдог байсан. Хоёр эмээгийн хооронд нааш цааш явдаг байсан. Надаас өөр тэдэнд туслах хүн байгаагүй учраас ээлжлэн очдог байсан гэж ярьсан. Ингээд 12 дугаар сарын сүүлээр би өөрөө өвдөж 1-7 хоног эмээ дээрээ очиж чадаагүй. Гэхдээ би өдөр бүр Ирина Габарова руу залгаж эмээгийн цаг тухайд нь өгч байгаа эсгийг асуудаг байсан. Тэрээр ярихдаа бүх зүйл сайн, эмээ чинь сайжирч байгаа гэж хэлдэг байсан.
Харин би очихоор төлөвлөж байсан өдөр эмээгийн найз гинэс залгаж эмээж нас орчихсан гэж хэлсэн. Охин маргааш өглөө нь эмээгийнхаа шарил дээр очисон. Учир нь тухайн өдрөө очие гэхэд Капарова ирж болохгүй гэж хоригдсан юм байна. Охин ярихдаа маш хачин зүйл байсан. Эмээ орой нас барсан мөртлөө маргааш өглөө задлан шинжилгээ хийлэхгүйгээр гэрт нь аваад ирчихсэн байсан. Нас барсны гэрчлэгээнд нь өвчнөөр нас барсан гэд аль хэдийн бичүүлээд авчихсан байсан. Тэгээд би эмээгийнхаа оршуулах ёслолд очиход хаалганы соожийг сольсон байхыг харсан. Капарова оршуулгын өдөр намайг дарамтуулж дахиж тэнд очихгүй байхыг хүртэл сануулж байсан гэж ярьсан. За оршуулгын ёслолд Капарова түүний гэр бүлийн найз гэж нэрлэгдэх Аширали Балтаев гэдэг хүн бас ирчихсэн байсан. Гэвч ач охин түүнийг өмнө нь огт хааж байгаагүй гэдгээ бол бас сүлд нь ярьсан байдаг. Аширали Балтабаев гэдэг хүн нь бол оршуулгах ёслол дээр маш чөлөөтэй, маш тийм хачин авирлаж, хошигнож, инээж, би сайхан суллагдсан гэж хүртэл ярьж исэн. Аширали Балтабаев гэдэг энэ хүн бол мэдээж энэ зохион байгуулалт бүлэглэлийн гол зохион байгуулагчдын нэг гэж бол сүлд шүүхээс тогтоогдсон. Түнчлэн энэхүү хэрэг дээр Эмилия Кондратьевна гэдэг хүнийг хөнөөсөн хэрэгт мөн холбогдсон байдаг. Эмилия Кондратьевнаг хүч хэрэглэн хөнөөсөн нь 2003 оны 9 сард шарилыг ухаж гаргасны дараа ухаж гаргаж задлан шинжилгээ хийсний дараа бол тогтоогдсон. Эмилия Кондратьевна нас барсны дараа 2 орон сууц үлдсэн. Нэгийг нь тэр хүүдээ, нөгөөг нь ач охин Элеонорадаа үлдэхийг хүсэж байсан. Гэвч Элеонора өв залгамжлах гэж оролдох үед бүх баримт бичиг нь аль хэдийн Ирина Капаровад байгаа гэдгийг бол олж мэдсэн байна. Өв залгамжлалаа хийлгэхийн тулд Капаровагаас баримт бичгээ авах талаар ярихад тэрээр миний аав болон өвөөгийн баримт бичгүүдийг өрөөсөө өгөхгүй байсан. Бид хуульчтайгаа хамтран тухайн дүүргийн цагдаагийн хэлтээс өргөдөл гаргасан бөгөөд тэгэхэд Капарова цагдаад одоо баримт бичгүүд авчирсан бөгөөд тэдний дунд гуурамч гэрээсэл болон ханжлуулах юм гэрчлэгээ хүртэл байсан. Эмээ нь болохоор одоо авийнх нь одоо өв залгамжлалыг хүлээн авсан мэтэр хийгээд харин гэрээсэлтэй болохоор өв залгамжлалаа зөвхөн одоо Капаровад өв залгамжлуулсан мэтэр бол бичсэн ийм баримтууд бол байсан. Гэхдээ нэг сонин зүйл нь болохоор тэдгээр гэрээслүүд дээр эмээ нь юусоо гарын үсэг зураагүй харин 3 дахь этгээдүүдээр зурсан байсан. Өөрөөр хэлбэл тэр эрүүл мэндийн байдлаасаа болоод өөрөө гарын үсэг зурж чадахгүй байсан учраас түүний оронд нэг эмэгтэй гарын үсэг зурсан бөгөөд гэрчээр Табаев гэх хүн нь бол оролцож байсан. Гэхдээ ингээ хэсэг хугацааны дараа болоод ирсэн чинь тэрхүү одоо үе залхамжлалын гэрчлэгэн дээр эмээ нь өөрөө гарын үсэг зурсан мэт болгоцсон байсан. Тэр гарын үсэг бичиглэлт гэсэн одоо эмээгийнх нь гарын үсэг гарын хэв биш байна гэдгийг бол таньсан. Чи охины эрх ашгийг өмнө төлбөргөө хамгаалж байсан хүн ярихдаа хуулиар бол хүн биеэрээ гарын үсэг зурж чадахгүй тохиолдолд түүний оронд өөр хүн гарын үсэг бол зурж болдог. Мөн өөр этгээд гэрчийн дэргэд баримт дээр бас гарын үсэг зурж болно. Материал тухайн гарын үсэг зурсан эмэгтэй нь юу болж байгааг огт мэдээгүй байсан гэж бол үзэж байгаа. 9-р сарын 9-нд гэрээс л үлдсэн байсан бөгөөд тэр үед эмээ өөрөө гарын үсэг зурж чадахгүй байсан гэж бүртгүүлсэн байсан. Гэхдээ харин 9-р сарын 10-нд эмээгийн нэрийн өмнөөс өв залгамжлалын хэргийг хөтлөх итгэмжлэл үүдсэн бөгөөд тэр нь эмээ өөрөө гарын үсэг зурсан мэтэр харагдаж байсан. Энэ нь бидэнд маш зэрэгтэй санагдсан тул бид шалгуулах хүсэлт гаргасан хэмээн бол хэлсэн байдаг. Хууль сахиулах байгууллагууд бараг 2 жилийн турш эрүүгийн хэрэг нэгээс татгалцсан. Цагдаа нар тухайн үед хуурамч баримтанд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоож чадаагүй юм байна. Манай хэргийн талаар бид анх 2021 оны 5 дугаар сард дүүргийн цагдаагийн хэлтс хандсан байдаг. Хохирогч нь өмчөө өгөхөд бөгөөд дөнгөж насанд хүрсэн байсан. Түүнд үн төлбөргөө тусалсан. Бид цагдаагаас хэргийг шалгахыг хүссэн. Тэдэнд гэрээслэл байгаа тул гэмт хэргийн шинж байхгүй гэж хэлсэн. Бүх баримт бичиг хуурамч гэж маргаж эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсан. Гэвч цагдаа үг хэргийг бүртгэлт хийж бол хаасан. За бид хэд удаа гомдол гаргасан ч гэсэн хариу өгөөгүй. Зөвхөн энэ хэрэг олон нийтэд ил болсон үед л энэхүү одоо томоохон бүлэг хэргийн нэг хавтас хэрэгт нь оруулж шалгаж хэлж байгаа гэж бол түүхээс мэдэгдэж байсан юм байна. Үүний дараагаар энэхүү гэмт хэрэг маань тухайн одоо зохион байгуулалттай бүлэг гэмт хэргийн этгээдүүдийн оролцсон бусдыг үл хөдлөх хөрөнгийг лойрын аргаар булаан авсан байна гэдэг зүйл ангаар бол шалгагдаж цаашаа явсан байна. Дараагийн нэг хавтас хэрэг бол энэ хэргийн хэрхэн үйлддэг байсан процессыг ойлгох удаагүй ойлгомжтой байхаар юм хэрэг байгаа. За энэ бол Эдуард Ракийн тухайн хавтас хэрэг байгаа. Тэг хүн бол тухайн сэтгцэн эрүүл мэндийн төвөд хийхтэн эмчлүүлж байсан. Органик маягийн хий үзэгдэл, шизофрен төст эмгэгтэй, за оюуны болон ой тогтоолтын ноцтой буурал, дан төлөвийн ноцтой өөрчлөлттэй гэсэн оншоор хийхтэн эмчлүүлж байсан юм хүн байгаа. Энэ хүний тухайн мэдээллийг бол дээр дүрцчлэн тасгийн эрхлэгч Майра Уразаева, Ирина Капаровад дамжуулсан байгаа. Энэ хүний онш бол мэдээж гэмт хэргийн бүлэглэлд өрөөсөн онцгой юм биш. Гэвч гэмт хэрэгнүүдийн сонирхлыг өөр нэг зүйл маш их татсан. За энэ бол Эдуард Ракийн өмчлөлд Алмата хотод 2 орон сууц байсан.
Аксай 2 бичил дүүрэгт 1, 8 дугаар бичил дүүрэгт 1. Натрат Жанат Сартбаев натратын нэгдсэн мэдээллийн системд мэдээллийг нь шалгаж үзээд Эдвард Рактер үнэхээр 2 байрны үйл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болохыг баталж Капаровад хэлсэн байдаг. Үүний дараа мэдээж гэмтэргийн бүлэглэл маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхлээд эмч Уразаева Ракийг имлэгээс гаргах бичиг хийж тэндээс түүнийг Капарова болон Уразаевагийн нөхөр Тахир Уразаев нар авч явсан байдаг. Дашин дуртахад зохион байгуулалттай бүлэглэлийн гол зохион байгуулагч эмчийн Майра Уразаевагийн нөхөрч гэсэн Ирина Капироватай маш эртнээс танил байсан нь бол тогтоогдсон. Талабаевын нэг мэдүүлэгт Капарова болон Уразаева нарыг маш сайн найзуудаа гэж бол хэлсэн байдаг. За Майра Уразаевагийн нөхрийг Тахирыг бол хөвчлэн жолооч эсвэл хүрэгчийн ажилд бол дайчлан ашигладаг байсан. Хохирогчийг Алматай нэг вокзал орчмын түрээсийн байранд бол авч ирсэн. За маргааш нь Натрач Сартбаев дээр авчран Михаил Деркачев нэртэй хүний нэр дээр итгэмжлэл хийлгсэн байна. Үүний дараа Эдвард Ракийг Талгар хотод нөхөн сэргийгт төвийн Мицаслын тасагт байлгахаар шийдсэн. За энэ талаар бол өмнө дурдчихсэн Талгар хотын нөхөн сэргийгт төвийн сэтгэл заслын тасгийн эрхлэгч Газиз Эшмуратовата Уразаева урьдчилан ирж тохиролцсон байсан бөгөөд хуулиар өвчтний гаргасны дараа шууд дахин өөрийн имлэгт байрлуулах боломжгүй байдаг тул ингэж зохицуулсан юм байна. Капарова Уразаевад Эдвард Ракийг Каблуковогийн сэтгцэн эрүүл мэндийн төвөөс шилжүүлэн Талгар хот дахь энэхүү сэтгцийн төвд шилжүүлэн байршуулсан ажил зохион байгуулсныхын төлөө 3 сая тенге амлаж Эшмуратовад бол сар бүр 40 мянган тенге бол төлдөг байсан юм байна. Тэр үед Рак бүс нутгийн нөхөн сэргээх төвд хэвтэн эмчлэгдэж байх хооронд түүний орон сууцнуудын нэгийг Капаровад хөдлөх хөрөнгийн зөвлөхөөр ажилладаг Бауржаа нэртэй танил хүн нь зарж өгөхөд тусалсан. Харин 2 дахь орон сууцыг Аялхан Сатаев энэ хэргийн одоо гол зохион байгуулагчдын нэг шүү дээ. Аялхан Сатаевын риалтар Асил Асанбаеваар дамжуулан борлуулсан бөгөөд Асил Асанбаев гэдэг энэ хүн бол энэ хэрэгт хилцэгдэж буй нийт 7 хууль бус гүйлгээнд за мөн зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн хөрөгчдийн орон сууцны худалдаалахад бол оролцсон юм хүн байгаа. 2 дугаар сарын 29-нд Уразаева Капарова Талгар дахь төвд Эдвард Ракийг цаашид одоо удаан хугацаагаар байлгахын боломжгүй болсон учраас түүнийг яаралтай тэндээс авах хэрэгтэй гэж бол мэдгдсэн. Капарова энэ тухай өөрийн хамтрагч Болтобаевд бол мэдээлсэн байгаа юм. За тэр үед хотын гадна байрлах Болтобаевын өмчлөлтөөр байдаг цуслангийн байшин дээр тэглэл мөн өмнө нь хулгайлаад одоо авччихсан байсан Алматай хотын сэтгцэн эрүүл мэндийн төвийн өвчтнүүд болох Смирнова, Проминстров гэдэг хүмүүсийг бол хүчээр хорж исэн. За тэдний Капарова болон Болтобаевын танил Татьяна Гурушина өмнө бас дүрдсэнчлэн энэ эмэгтэй харгалзаж хоолунд энэ бол төвлөж исэн. Гэхдээ тэр эмэгтэй бол яг энэ удаад Эдвард Ракийг эрхэж байгааг сонсоод түүнийг одоо асар шалгалцахаас бол татгалцсан. Яагаад гэвэл түүний зан төлөвийн тогтворгүй төрөмгийн хандлагатай байсан учраас өөрийн аюулгүй байдлыг бодож Эдвард Ракийг бол харгалцахаас татгалзж байсан юм байна. Тэгэд энэ мөрдөн байцаалтын явцад гарч ирсэн дүгнэлтээр прокурорын талын хувилбарт бичснээр бол Капарова, Болтобаев, Сатаев за энэ хэргийн одоо 3 гол зохион байгуулагч үзэж байгаа энэ 3 хүн Эдвард Ракаас салах төлөвлөгөө боловсруулж түүнийг алахаар шийдсэн гэж үздэг. Тэглэлийн удирдагчид түүнийг алах үүргийг эмчийн нөхөр Тахир Уразаев тоноосон. Уразаев болон Ирина Капарова нар Эдвард Ракийг авч цуслангийн байшинд хүргэсэн бөгөөд тэндээс Болтобаев урьдчилан навчирсан хүмүүсийг харгалзаж ирсэн Татьяна Гурушина болон түүний асаргаанд байсан хүмүүсийг аль хэдийн аваад явчихсан гэсэн. Хүрэгчийг Азалипдол нэртэй сэтгцэд нөлөөлөх хэмээр масууруулж яг энэ үед нь бол тухайн өвчтөн гүн нойрсож байсан. Ингээд 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжигшүүн Уразаев түүнийг боомлж амийн хүнөөсөн байна гэж прокурорын дүгнэлтэн дээр бол бичсэн байдаг. Үүний дараагаар Ирина Капарова танил оршуулгын үйлчилгээний газрын эзэн Наталья Цой руу залгасан бөгөөд тэр нь 2020 онд өөрийнхөө наац эгч болох Эмилия Кондратьевна гэдэг эмээгийн тухай өмнөх хэсэгт ярьсан шүү дээ. Тэр хүнийг оршуулгачсан тусалсан ийм эмэгтэй байгаа. Тэгэхээр бас нэг төрөлдөж байгаа асуудал бол хүнийг насварсны дараагаар гэрчлэгийг гаргаж өгдөг хүн бол байсан. За тэр хүн нь юу вэ гэхээр шүүх эмнэлгийн шинжээч Виталий Колесников гэдэг хүн бол тухай бүрт нь Ирина Капаровагийн захиалснаар бас барсны гэрчлэгээ гаргаж бол өгдөг байсан юм байна. Ирина Капарова Наталья Цой уулзсны дараа Наталья Цой тэр шөнөө 2 эрэгтэйтэй хамт тэр туслангийн байшин дээр нь ирсэн. Цогцыг авч морг руу хүргэсэн. Тэгээ нас барсны гэрчлэгээгүйгээр
цогцсыг моргийн түр хадгалах эцэгт бол хадгалж байсан юм байлаа. За энэ хооронд нь бол гэрчлэгийг мөн л одоо дээр дурдсанчлан Виталий Колесников гэдэг хүн бол энэ цогцсон зориулсан нас барсны гэрчлэгийг нь бэлтгээд гаргаж ирж ирсэн гэсэн үг. Цыг үзлэггүйгээр нас барсан хүнийг бичлэн таньж баталгаажуулаагүй зөвхөн орчуулгын үйлчилгээний ажилтны үг болон WhatsApp-аар Наталья Цойгийн илгээсэн Аристов гэх хүний иргэний үнэмлэхний хуулбар дээр үндэслэн бүхий шинжээч энэ хүн маань нас барсны гэрчлэгийг олгож тухайн эрэгтэйг зүрх судасны өвчнөөр нас барсан гэж бол бичсэн байдаг юм байна. Энэ хэргийн тухай гэрчүүд юу ярив? Ер нь ямар гэрчүүд бай гэдэг тухай ярив. За шүүхэд бол Эдуард Рак хэрхэн нас барсан мөчийг тодруулах гэрч байхгүй ч хүмүүс түүний цогцтой холбоотой маш олон сонирхолтой зүйлийг бол ярьсан байдаг. Зарим гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байсан нь мэдээж сонирхол татна. Жишээлбэл цогцсыг Совминки морогт байрлуулсан эсэгтэр хүртэл нэлээд зөрүүтэй санал гарч ижсэн. Өөрөө авч яваад тэндээ хадгалж агаад оршуулсан гэдэг ийм мэдээлэл байгаа ч гэсэн яг аль морогт очиж хадгалсан, за морогт хадгалах явцад одоо ямар хүмүүс оролцсон гэдэг тухай ер нь нэлээд зөрүүтэй мэдээлэл бол явж байсан байгаа. 18 жилийн турш цогцос зөвөрлөж ажилласан Гафуржан Камашев Наталья Цойн заавраар тэр шөнө туслангийн байшингаас эрэгтэй хүний цогцсыг авч Совминки эмнэлгийн морогт хүргэсэн гэдгээ бол мэдүүлсэн. Цогцос шилжүүлэх үйл явцыг нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан. Түүний хэлснээр моргийн нутагт эсгэрт зөвхөн эрхлэгчийн зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой бөгөөд тэр өөрөө харуул хамгаалтын алба руу залгаж хоёр шалган нэвтрүүлэх цэгээр машин нэвтрүүлж процесс авчирч байгааг бол хүмүүстээ бол мэдүүлдэг байсан. Энэ эрхлэгчийгээ болохоор Жибячка гэд дуудаж байгаа. Энэ хүний тухай бас хойш ярина. Гафуржан Камашевын ярьснаар за очиход бол хүн нас барсан сэжигтэй зүйл анзаарагдаагүй. Бид түүнийг Совминкигийн цогцсны газар руу авч явсан. Тэнд орохын тулд бидэнд Жибячка зөвшөөрөл өгдөг. Бид түүнөрөө залгахад тэр харуулт хэлдэг. Ийм машин одоо ийм цогцтой үйлж явж байна гэж хэлээд тэгээд бидний нэвтрүүлдэг. Бид өөрсдөө цогцсыг оруулж овгийг бичиж бүртгээд хөрвөгчөнд үлдээдгээ гэж бол шүүхтэр мэдүүлсэн байдаг. Тэгэд маргааш нь тэр цогцсыг өөрөө тэр моргоос буцаан авч өөрөө Эдуард Ракийг бол оршуулсан гэдгээ шүүх хурал дээр мэдүүлсэн. Нөгөө талд тэр хүний яриад байгаа тэр Жибячка гэдэг байгаа. Тэгээ Жибячка гэдэг нь бол тухайн үед төв эмнэлгийн эмгэг судлалын засгийн эрхлэгч байсан Бек Дайрбекова гэдэг хүний тухай яригдж байгаа. Одоогоор тэр хүн нь бол ерөнхийлөгчийн намын газрын харьяа явал эмнэлэгт ажилладаг юм байлаа. Дайрбекова Эдуард Ракийн цогцсыг Аристов нэрээр Совминкигийн морогт байсан гэдгийг бол өөрөө эрсийг үгүйсгэсэн. Бөгөөд түүний хэлснээр морогт цогцос хүлээн авсан тухай бүртгэлийн дэвтэрт огт байхгүй гэж ярьсан. Бид бол журналуудыг шалгаж үзсэн тэнд ийм овог нэрүүд юусоо байхгүй. Эдуард Рак гэдэг нэрч байхгүй, Аристов гэдэг нэрээр ч бүртгэл юусоо хийгдээгүй. Тэгш надаас бол цогцсыг бүртгэлгүйгээр авчирч болох уу гэсэн. Цогцсыг авчирч болох ч гэсэн бид ийм тохиолдолд үйлчлэгээ үзүүлдэггүй. Учир нь бид үргэлж бүх бичиг баримтыг шалгадаг. Тэрний үнэмлэх байх ёстой, эмнэлгийн магталгаа байх ёстой. Хэрвээ эдгээр бичиг баримт байхгүй бол бид нар үйлчлэгээ үзүүлэх боломжгүй байдаг. Гэхдээ бас сонирхолтой нь түүний үгийг түүний өмнөх харьяа ажилтнууд одоо түүний доор ажилладаг байсан ажилтнууд болон эмч моргийн үйлчлэгчийн мэдүүлэгч гэсэн давхар баталсан байдаг. Гэхдээ энэ хоёр ажилтан мөн адил цогцсыг хэн авчирч байгааг эрхлэгч л мэддэг. Цогцсыг хүлээн авах зөвшөөрлийг зөвхөн эрхлэгч л өгдөг гэдгийг бас тэмдэглэсэн байдаг. Цогцсын бүртгэлийг болохоор хариуцдаг байсан. Тэгээ бүх мэдээллийг системд оруулдаг. Бүх зүйл цахим хэлбэрээр явдаг. Би зөвхөн эмнэлэгт байгаа цогцсуудыг л одоо судалж таних тэр бүртгэх ажлыг хийдэг. Эмчийн хувьд өхлийн шалтгааныг тогтоож цогцос хүлээн авах ажиллагаанд үйлчлэгч болон эрхлэгч оролцогч гэж эмч Анар Тахтарова гэдэг хүн бол ярьсан байдаг. Яагаад гэвэл Совминкигийн цогцос хүлээж авдаг газрын ажилтнуудад Эдуард Ракийн цогцыг хүлээж аваагүй гэдгийг нотлох нь маш чухал байсан. Учир нь шүүх эмнэлгийн шинжээч цогцыг шинжлэхэд хүзүүний зөөлөн эдийн гадаргуу дээр суралцтай төстэй ийм хөхөрсөн хэсэг байсан гэдгийг бол сүүл тогтоосон. Энэ цогцыг морогт хүлээж авсан хүн илэрхий гэмтэл байгааг харсан хэдий ч цагдаад мэдэгдээгүй байна гэсэн үг. Тэгээ хэрвээ энэ морогт энэ цогцыг хүлээж аваагүй гэдгийг нотлох нь тэдгээр тэр хүмүүсийг хариуцлага хүлээхээс мултлах ийм шалтгаантай байсан учраас мэдээж энэ хүмүүс энэ цогцыг энд авчираагүй гэж батлах нь маш чухал байсан. Энд бас нэг нэлээд хүмүүсийн анхаарлыг татсан ийм асуудал бол гарч ижсэн. Өмнө ярьсан хэрэг дээр ярьсанчлан Эмилия Кондратьевна гэдэг тэр хүнийг цогцсыг сүүлд нь ухаж гаргаад задлан шинжилгээ хийхэд амбаа орчмынхан за хэлний уугийнх нь ясан хугарсан байдалтай байсан бөгөөд нэг боомлох үед үүсэж болдог ийм гэмтэл юм байна л та. Тэгвэл тэр Кондратьевна гэдэг хүнийг бол боомлж
насанд нь халдсан байна гэдгийг бол тогтоосон байдаг. Гэтэл яг энэ үед Моргийн үйлчлэгч гэж яригадаад байгаа Дирк Турсанбаев гэдэг хүний өгсөн мэдүүлэг бас олон хүний анхаарлыг татсан. Дахиад Эдуард Ракийн цогцыг хүлээн авсан эсгээ санахгүй байгаа хэлсэн. Учир нь цогцос их ирдэг. Ямар нэг зүйлийг бол би зөвхөн эрхлэгчийн заавраар хийдэг байсан гэд Моргийн үйлчлэгч Дирк Турсанбаев ярихдаа Моргт ирсэн цогцсуудаа хэрхэн ажилладаг талаараа бол тайлбарлсан. За эхлээд бол угаадаг, шаардлагатай бол сахлын хувцлан, эрүүг нь ууж тогтоон. За тэгэл заавал энэ тампонаж гэдэг процесс хийдэг. За энэ нь болохоор амьсгалын зам руу даав хийж хамар болон амнаас ямар нэгэн шингэн гарахаас бол сэргийлэх юм процессыг бол хийдэг. Бол тайлбарлаж ярьсан байлээ. Тэгээд яг үүнээс сүйдэж бол маш их тийм хэрэгэлзээтэй асуудал бол гарч ирсэн. Хэрвээ тэр хүнийг одоо боомлох үед эрүүний угийн яс болон бамбаа орчмын яс хугардаг юм бол энэ тампонаж хийх үед бас хугарч болох боломжтой юм байна гэдэг ийм асуудал бас яригдж ирсэн байгаа. Гэхдээ шинжээчийн үзэж байгаагаар бол тампонаж хийх үед бол тэгж маш хүчтэй одоо гэмтэл учруулах хэмжээний тийм процесс биш учраас эдгээр гэмтлүүд бол паник, даралт, хүчний улмаас үүсдэг. Өөрөөр хэлбэл боомлох явцад үүсэх боломжтой гэж бол тайлбарласан байдаг юм байлаа. Тэгээд шинжээчийн ярьснаар Эдуард Рак болон өмнө ярьсан Эмилия Кондратьевна эмээ хоёрын гэмтлийн байрлал яг ижил байгааг бол тэмдэглэсэн байдаг. Энэ шүүх шинжилгээний үеэр бас мэдүүлэг өгсөн нэг хүн бол түрүүнд урьдчилан нас барсны гэрчлэгээ үйлддэг Колесников гэдэг хүн байгаа. Тэрээр ярихдаа шөнө 1 цагийн үед оршуулгын үйлчилгээний ажилтан Наталья Цой над руу залгасан. Тэр надад цогцос ирсэн. За өндөр настай эрэгтэй 1954 онд төрсөн гэж хэлсэн. Тэр өөрөө цогцыг үзэж хүчирхийллийн улмаар байхгүй. Тийм болохоор нас барсны гэрчлэгээ бишээд өгөөч гэж хүссэн. Би мэдээж болно гэж хэлсэн. Тэр надад тухайн хүний хувийн мэдээллийг явуулсан байсан. Ойролцоогоос 1-2 цагийн дараа би системд орж бүхлийг бүртгэсэн. Маргааш өглөө би энэ гэрчлэгийг Наталья Цойд өгсөн гэж бол шүүхтэр мэдүүлэг өгсөн. Гэхдээ хуулийн хүрээнд авч үзвэл тэрээр Наталья Цой гэдэг хүний амаар өгсөн тайлбар дээр үндэслэн дүгнэлт хийлж нас барсны гэрчлэгийг гаргаж тухайн хүнийг зүрх судасны өвчнөөр нас барсан гэсэн нь мэдээж хууль зөрчсөн үйлдэл бол юм. За үүнээс гадна бас энэ хэрэг дээр яригдсан нэг зүйл байгаа тийм. Байр орон сууцыг нь Михаил Деркачев гэдэг хүний нэрээр шилжүүлсэн. Энэ хүн нь бол шүүх хуралдаар гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй байсан. Яг гэвэл энэ хүн аль хэдийн нас барчихсан хүн байсан. За яг энэ үед Узбекистан улсад Деркачевыг хөнөөсөн хэрэгт энэ хэргийн гол зохион байгуулагчдын нэг болох Балтабаевын ах ял эдэлж байсан. Энэ үеэр бас Балтабаев мэдүүлэг өгсөн. Тэрээр ярихдаа 2022 оны 1-р сард Гапарова үе залхамжлал авч байгаа. Түүнд дээр нь одоо баримт бичиг бүрдүүлэх хүн хэрэгтэй гэж хэлсэн. За Михаил Деркачев бол миний танилаа. Би түүнтэй ойролцоогоор 5 жил танил байсан. Бид хүнд 1 сая тенге санал болгож түүний нэр дээр итгэмжлэл гаргуулъя гэсэн. Тэр зөвшөөрсөн. Гапарова түүний иргэний үнэлэх хэрэгтэй гэж хэлсэн. Яг тэр үед болохоор миний найз Михаил Деркачев иргэний үнэлэх ээлж гсэн байсан учраас би улсын бүртгэлийн газар очоод түүнд ширийн иргэний үнэлэх хийлгэж Гапаровад өгсөн. Баримт бичгийн түүнд хүлдсэн гэж бол Балтабаев ярьсан байдаг. Хэмжлэн гэмт хэрэгтнүүд маань өөрийнх нь үнэн таньдаг байсан нас барсан хүний нэр дээр итгэмжлэл хийлгэх, орон сууцны үл хөдлөгийн гэрчлэгийг шилжүүлэх гэх мэтээр өөрийн өмнөх нас барсан хүмүүсийн бичиг баримтыг бол ашигладаг байсан нь бол харагдаж байгаа. Эдуард Ракийн сүүлийн өдрүүдийн тухай тайлбарыг орхиж түүний үхлийн өмнөх өдрүүдийн талаар ярилцъя. За Гапаровгийн мэдүүлэгт хэлснээр 6 дугаар сарын 29-нд тэр Уразаевтай хамт Эдуард Ракийг Талгарын сэтгэл зүйн төвөөс авч явсан. Балтабаевын шаардлагаар Эдуард Ракийг бол цуслангийн байшинд хүргэсэн гэж ярьсан. Хүргэсний дараа бол сүд хөдөлгөөн Уразаев явсан. Харин тэр үлдсэн. Эдуард Рак унтаж байх үед Балтабаев ирж Ирина Гапарова Балтабаев хоёр хот руу явж хоол хүнс болон тиймэрхүү зөвлөд бол цуглуулад буцаж ирээд буцаж ирснийхаа дараа Уразаев руу залгаад нойрны юм авчир гэж хэлсэн. Тэгээд Эдуард Ракс ирээд өмүүлж магадгүй янз бүрийн тийм төрчмөг төрмгийн зан төлөв гаргаж магадгүй учраас би нойрны юм авчир гэж хэлсэн. За тэгээд Тахир Салевдол хэмээх имийг авчирч бол уулгасан гэж ярьсан. Тэр орой дахин Балтабаев буцаж ирсэн бөгөөд би ариун цэврийн өрөөнд орох хооронд Эдуард Рак нас барсан байсан гэж бол мэдүүлсэн. Тэрээр ярихдаа би ингээд Балтабаевтай цуг сууж агаад ариун цэврийн өрөө ороод ирээд явсан. Ариун цэврийн өрөөнд ороод 10 минут орчим болоод гараад ирсэн чинь Рак нас барсан гэж хэлсэн. Би тэгээд яагаад нас барсан бэ гэсэн чинь тэр амьсгалахгүй байх гэж хэлсэн. Яагаад амьсгалахгүй байгаа юм бэ? Зүгээр л унтчихсэн шүү дээ гэсэн чинь Балтабаев надад өөрт чинь оршуулгын үйлчлэгээний танил хүн байдаг үсттэй тэр хүн рүүгээ заалгах гэж хэлсэн. Тэгээд би Наталья Цой руу заалгаж одоо
энэ тухай хэлсэн. Тэгээд Балтабаев надад 400 мянган тенге үлдээгээд явсан гэж. Гапаровагийн ярьснаар бол ямар нэг алга болоогүй тэр зүгээр л нас барсан гэж мэдүүлсэн. Харин Балтабаевын хувилбараар бол 6 дугаар сарын 29-нд Гапарова түүн рүү залгаж Татьяна Грушина болон түүний харалцж исэн хүмүүсийг урдан туслангийн байшингаас өөр газар шилжүүлэхийг бол шаардсан. За тийм учраас тэдгээр хүмүүсийг бол туслангийн байшингаас авч явсан юм байна. Маргааш Гапаровагийн хүсэлтээр тэр дахин туслангийн байшин дээр ирсэн ч байшин дотор бол ороогүй. Гапарова түүнийг байшингийн үүдэн дээр өгсөн. Тэрээр ярихдаа тэр намайг байшингийн үүдэн дээр өгсөн. Тэнд Уразаев согтуу унтж байгаа чи харах хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд тэрээр нохоогоо тижих хэрэгтэй байна гэж хэлсэн учраас би түүнтэй хамт явж хоол хүнс цуглуулад буцаж туслангийн байшин дээр очисон. Гэхдээ би байшин руу ороогүй. Учраас тэнд юу болсныг мэдээгүй гэж Балтабаев бол мэдүүлсэн байт юм байна. Харин эмчийн нөхөр Тахир Уразаев энэ хэргийг үйлдэл гэмт бүлэглэлийн толгойлогч нар түүнд даалгасан гэж яриад байгаа. Тахир Уразаев бол өөрийн гин бурууг батлахын тулд тэр шөнө би өөр эмэгтэйтэй байсан гэж хүртэл бол ярьсан. 6 дугаар сарын 29-ний шөнө тэр эхнэр хүүхдээ нисэх онгоцны буудал хүргэж өгөөд эхнэр хүүхэд нь Турк руу амрахаар явсан юм байна. Би Эдуард Ракийг мэдрэлийн төвөөс Гапароватай хамт авч явсан. Тэр надад хүн өргөж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд тэгээд би түүнийг цуслангийн байшин руу хөргөж өгсөн. Тэр миний уцаар Балтабаевтай яриад координатаа явуулж исэн. Тэгээд би тэнд 15 минут орчим байж байгаад буцаад явсан. Буцаж яваад би нуурын дэргэд танил эмэгтэйтэйгээ байсан. Өөрөөр хэлбэл 29-ээс 30 жилжих шөнө би Надежда гэх эмэгтэйтэй хамт байсан гэж болчихсон байсан. Тэгээд 30-ны өглөө тэр эмэгтэй нь бас өөр тийшээ явах байсан учраас би түүний ачааг нь багцаад тэгээд нисэх онгоцны буудалд хөргөж өгсөн гэж ярьсан байдаг. Гэхдээ Тахир Уразаевын ярьсан энэ хугацаа бол 29-ээс 30 шилжих шөнө. Эдуард Ракийн хэрэг бол 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө болсон. За энэ үед бол юу хийж байснаа бол Тахир Уразаев мэдүүлээгүй. Тахир Уразаев 6 дугаар сарын 30-нд Гапаровагийн хэлснээр Азалиптол хэмээг савн хийж туслангийн байшин руу аваачиж өгсөн гэж мэдүүлсэн. Тэгтээ би өгчөөд яваад өгсөн дахиж тийшээ очоогүй гэж бол мэдүүлсэн байна. За өмнө хэлсэнчлэн энэ хэрэг маань өөрөө 37 хатас хэрэгээс бүрдсэн юм маш том хэрэг байгаа. За өнөөдөр бол зөвхөн энэ хэргийг хэрхэн үйлддэг байсныг арай тодорхой харуулах 2 кейсийг бол сонгож ярьлаа. За энэ хэрэг одоогоор 2026 оны байдлаарч гэсэн яг эцэслэн бүрэн шийдэгдээгүй шин хохирогчд шин тэргүүд шинээр нэгдэж бас шалгагдаж байгаа. 2025 оны 3 дугаар сарын 11-нд бол анхан шатны шүүхтэр хариу бол гарсан. За шүүх 22 хүний гин буруутай тооцсон бөгөөд тэдний дунд дээр дурдсан эмч нар, нотариатчид, за цагдаа нар, риэлторууд, шүүх эмнэлгийн шинжээч нар багтсан бөгөөд ялын хэмжээ нь 3-аас 18 жилийн хорих ял хүртэл хэлбэлзэж байгаа. Мөрдөх шалгалтын материал дээр дурдсанаар бол энэхүү зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүд нь олон жилийн туршид Алматы хотын сэтгцэн эрүүл мэндийн төвийн өвчтнүүдээс байгаа болон сонгож орон сууцыг нь хууль бусаар булан авч хуурамч баримт бичиг бүрдүүлэн үйл хөдлөх хөрөнгийн бусдын нэр дээр шилжүүлж хямд үнээр зарж борлуулдаг байсан нь бол тогтоогдсон. Зарим тохиолдолд хохирогчид биеийн хүчирхийлэл үлдээж хууль бусаар цагтан хорж заримынх нь улаан насанд хүрсэн нь бол батлагдсан. Гэмт бүлэглэлийн толгойлогч зохион байгуулагчаар бол Гапарова, Ширали Балтабаев болон Аюулхан Сатаев нар болгон тогтоогдсон. Шүүгдэгчдэд оноосон ялыг товч дурдаад ирчээ. За Ирина Гапаровад бол 18 жилийн хорих ял оноосон. За зохион байгуулалттай бүлэг гэмт хэргийг зохион байгуулсан. Санаатаагаар бусдын үд хөрөнгийг хууль бус аргаар булааж авсан. Хүний амь насанд хүрсэн гэх мэт гэмт зүйл ангуудаар бол 18 жилийн хорих ял оноосон. Ширали Балтабаевд бол 17 жилийн ял дээрхийн адил зүйлэнгүүдээр тулгасан. За Аюулхан Сатаевд бол мөн 16 жилийн ял үлсэн байна. За Тахир Уразаев буюу Майра Уразаевын нөхөрт бол 16 жилийн ял тулгасан. За энд бол хүнийг натаагаар алах, хулгайлах гэсэн зүйл ангуудаар бол ял тулгасан. Сэтгцэн эрүүл мэндийн төвийн засгийн эрхлэгч Уразаевад 10 жил, за Айжан Жусупгаевад бол бас 6 жилийн ял, Газиз Ишмуратовд 3 жилийн ял, хөрөгчдийг хянаж харгалзаж байсан Татьяна Грушинад 11 жил, нотариатчид болох Гүлнэмэр Миятова, Зубайра Амирова нарт 6 жил, Жанат Сартбаевд 7 жил,
За түрүүнд дурдсан Асел Асанбай яваад бас 7 жилийн хуурамчаар Рашны гэрчлэгээ үйлдсэн Виталий Колесников 4 жилийн ял болон бусад хэрэг туслан гүйцэтгэгчээр оролцсон хүмүүст 5-аас 10 жилийн хорих ялыг одоогоор төлөвлөд олгосон хүмүүс нь ол ялаа эдэлж ихэлсэн байгаа. Гэхдээ энэ шүүх процесс бол эцэслэн шийдэгдээгүй маш олон шинэ кейсүүд гарч ирсэн мөрөөр шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.